Тэгэхээр дөрвөлжин бичиг өөрөө бол одоо Йоаннсын сударт бичсэн 41 үсэгтэй. Түүнд монгол үгийг тэмдэглэдэг нь бол нэг 20 гэдэг үсгэл байгаа. 24 дав үсэг байгаа. Бусд нь бол монгол үсэг тэмдэглэдэг хэрэглэгдэг. Тэгэхээр зэрэг энэ маань бусад хэлний авийг тэмдэглэхэд хэрэгтэй үсэг гэсэн үг. Тэгэхээр дөрвөлжин бичгийг яагаад Хуулиа хаан зохиолсон бэ гэдэг энэ асуулт байгаа. Тэгэхээр энэ бол гоц асуулт байгаа. Тий. Мэдээж Хуулиа хаан Хятад, Монгол, Төвд, Уйгур энэ олон үндэсний багтаас энэ том гүрэн байгуулсан учраас Юан гүрэн гэж өөр улсаа нэрлээд тэгэхээр энэ улс маань захирсан улсаа ямар нэгэн нэгдмэл соёлын тогтцоогоор холбох хэрэгтэй. Тэгэхээр бүгдийг Монгол хэлээр ярьдаг одоо монгол шиг хэрэглүүлнэ гэхээр бүтэхгүй. Өөрөөр хэлбэл олон эртний хамгийн гол нь одноос гадна дээр эртний тэр бичиг үсгийн соёлтой төвд ч гэсэн 7 дугаар зууны үед энэ бичиг үсгтэй улсууд шүү дээ. Тэгээд чинь тийм учраас зөвхөн цагаан толгоон тэгээд Владимир Зов дөрвөлжин бичиг олон улсын цагаан толгойг нэрлсэн. Оо за сонь нэр. Олон улсын цагаан толгой. Үнэхээр олон улсын цагаан толгой байхгүй. Тэр чинь Юан гүрний хэмжээнд багтж байгаа бүх улсууд тэр цагаан толгоон үсгийг хэрэглээд өөрийнхөө хэлээр бичих. Тэгэхээр цагаан толгоон үсгийн дүрсийн тухайд Юан гүрний нэгдмэл байх. Ийм л юм. Өөрөөр хэлэх юм бол тэгээд яадаг гэсэн хааны зардлаар бол том гүрнийг л бичиг үсгээр нэгтгэж байх барьж явах нэг бодлого ба шүү дээ. Бодлого. Тэгээд тэрийгээ бол маш их эрчимтэй явуулсан. Эхлээд бол энэ чинь тэгээд хааны зардлаар бол яхахгүй монгол бичгээрээ бичээд эндээсээ дөрвөлжин бичгээр буулгаад тэгээд тавсаргаад явуулдаг байсан. Хааны Юан улсын тэр хааны зардлыг гэсэн одоо альва хасуу тамга дарж энэ илгээж байгаа албан бичгийг бол тамга заавал байна. Дарж байгаа бичигт бол энэ улсын бичгээр бичээд өөрийн улсын бичгийг хавсаргаж явуулгатан гэж Хуулиа хааны одоо зарлагтай. Тэгээд дөрвөлжин бичиг монгол бичгээр нь уулзгаад монгол бичгээр болгосныг нь хавсаргаад Хятадаар дөрвөлжин бичгээр бичээд Хятадаар бичснийгээ хавсаргаад мөн төвдөр дөрвөлжин бичгээр үдэ төвдөрх нь хавсаргаад явуулна гэсэн үг. Тэгэхээр монгол бичгээр дөрвөлжин бичгээр байгаа дурсгалуудыг одоо юу гэж судалдаг бол дөрвөлжин бичгээр байгаа монгол хэлний дурсгал. Дөрвөлжин бичгээр байгаа Хятад хэлний дурсгал, дөрвөлжин бичгээр байгаа Төвд хэлний дурсгал, дөрвөлжин бичгээр байгаа Уйгур хэлний дурсгал гэж ингэж үздэг. Одоо бидэнд хамгийн хэрэгтэй нь бол дөрвөлжин бичгээр байгаа монгол хэлний дурсгалууд.